монголчууд бол ер нь эртээр үеэс алтан гэрэл содрыг бол маш их шүтэж ирсэн. За айл болгон бол одоо дээр үед бол алтан гэрэл содортой байдаг байж. За тэгээд зөвхөн одоо сүм хий төдийгүй гэр орондоо одоо байдаг залдаг одоо содор номны бол хамгийн одоо ихэнд бол алтан гэрэл одоо байдаг. Тийм учраас бол алтан гэрэл содрыг бол айл болгон одоо тасдаг, залдаг одоо ийм одоо байсан байна. За тэгээд тухайн одоо газар оронд бурхны шашин одоо дэлгэрхтээ бас ямар нэгэн одоо содраар дамжиж дэлгэрсэн ийм одоо түүх байдаг. Жишээлх юм бол төвдөд одоо дод гарсан банган чагжааваа тэргүүтэн одоо содраар бурхны шашин дэлгэрсэн ч гэдэг юм уу. За мөн одоо хятад солонгос центрт бол одоо цагаан дэмхай буюу одоо бадмаа гарбуу гэдэг одоо содраар дамжин одоо дэлгэрсэн ч гэдэг юм уу. Ийм одоо тухайн одоо газар оронд бол ямарваа нэгэн одоо бурхны шашин одоо дэлгэрхтээ ямар нэгэн одоо содроор анх одоо ингээд дэлгэрч түүгээр дамжин одоо дэлгэрсэн гэсэн. За тэгвэл монголчуудын дунд бол алтан гэрэл содроор дамжиж бурхны шашин одоо дэлгэрсэн гэсэн ийм одоо түүхтэй. Одоо Монгол оронд бол бурхны шашин 3 удаа дэлгэрсэн гэж үздэг. Хамгийн эхлээд бол хүнийгийн үеэс бол монголчууд бурхны шашинтай байсан. Тэрнээс хойш Монголын одоо эртний олон одоо улсуудад бол бурхны шашинтай байсан гэдэг бол түүхэнд бас тодорхой байдаг. За тэгээд хоёр дахь дэлгэрэлтийн бол Монголын их эзэн төгөрний үе гэж үздэг. За тэр үед бол төвдөөс одоо монголоор бол бурхны шашин дэлгэрсэн. Бурхны шашныг бол төвдөр одоо дамжиж төвдөд дэлгэрсэн одоо энэ одоо ёсыг бол авсан гэж ингэж үздэг. За 3 дахь дэлгэрэлт нь бол тэрэн дундаасаа богд зон ховын одоо шашин байсан юм аа гэж ингэж одоо үздэг л дээ. За тэгээд эдгээрийн үед бол Монгол оронд бол одоо ганжуур буюу одоо бурхны за зарим нь бол 180 бот болдог, зарим нь одоо 102 бот болдог. За ийм одоо олон одоо дотроо бол маш одоо олон төрлийн одоо содор номтой ийм одоо бурхны сургаал бүрэн цогцоороо дэлгэрсэн. Гэхдээ эдгээрийн дундаас алтан гэрэл бол өгөр одоо онцгой юм бэ гэхдээ зэрэг бол одоо бид нар сайн мэднэ. Одоо бусад содоруудыг бол жадам, сандынжуд за тэгээд таруучин битэргээл дандаа одоо тэр төвд нэрээр нь одоо нэрлж яхад алтан гэрэл гэдэг бол одоо яг тэр Монгол нэрээр одоо ингээд нэрсэн ийм одоо байна. Тэгэд энэ нь бол яагаад тэгж байгаа юм бэ гэхдээ зэрэг бол бүр хуучин одоо төвдөөс дамжиж бурхны шашин дэлгэрхээс өмнө бол алтан гэрэл содор монголчуудын дунд байсан учраас алтан гэрэл гэдэг одоо тэр Монгол нэрээр юм бол ингээд алдарсан юм а гэсэн ийм одоо зүйлийг бол дээдс багш нар одоо айлддаг байсан. Тэгээд энэ бол үнэхээр юм одоо тийм байхаа л гэж ингэж одоо боддог. Тэгээ яагаад Судраа аймгийн хаан гэсэн бэ гэхдээ зэрэг үл бурхны сургаал бол өөрөө дотроо одоо их олон баялаг шүү дээ тийм ээ. Тэр одоо баялаг сургаалын бол олон зүйлийг энэ одоо алтан гэрэл бас өөртөө шингээсэн байдаг. Энэ бол их хөлгөний одоо содор юм. Их хөлгөн содор гэдэг нь юугээр одоо онцлог юм бэ гэхдээ тэр бодисатын явдлыг харуулдахаар юм бол онцлог. Тэгээд энд бол их хөлгөний одоо тэр бодис сэтгэлийг одоо үүсгэх бодис сэтгэл гэж юу юм. За тэгээ бодисатын явдлаар одоо явж байхдаа бурхан багш одоо өөрт нь ямар одоо байдлаар амьтны тосыг одоо хийж бүтээж байсан юм бэ гэдэг тухай бол гарна. За тэгээд дээрэс нь бол хоосон чанарын одоо тухай бас олон бүлэг дээр одоо гаргадаг. За тэгээд энэ бодис сэтгэл хоосон чанарыг одоо бясалгаад төгсгээрсэн бурхны хотогт хүрэхээр зэрэг бурхан гэж яг юу юм те юунээс одоо бүтдэг юм бэ гэхдээ зэрэг бурхны одоо 3 лагшин гэж одоо ярьдаг. Нэгдүгээрт нь номын лагшин байна. За хоёрдугаарт нь одоо бурхны дүрс лагшингаа 2 хуваагаад төгс жаргалангийн лагшин, хувилгааны лагшин гэж 2 хуваагаад. Тэгээ энэ 3 лагшингийн тухай бол бас энэ одоо номон дээр бол бас нарийн дэлгэрэнгүй одоо гаргадаг. За тэгээд энгийн одоо сүсдэн хүнээс ахгуулаад одоо бурхан болохыг одоо зорио явж байгаа бодисатва хүртэл бүхий л одоо хүмүүс ад жаргал амар амгалан хүсэж байгаа. Зовлонг одоо хүсдэг. Тэгвэл зовлонгийн шалтгаан юу юм бэ? Тэгээд тэр нь бол одоо нүгэл хилэнц юм. Тэгвэл урд хийсэн одоо нүгэл хилэнцээ яаж арилгах вэ гэдэг тэр арилгах арга зам бол энэ дотор байдаг. За тийм учраас алтан гэрэл содрын одоо 4-р бүлгийн намчилгааны бүлэг гэж байгаа. За үүнийг бол бодмын зэрэг тэргүүтээ номонд бол онцгойлон бас дөржсөн байдаг. За тэгээд буян хураах хэрэгтэй. Буян хураахын хамгийн одоо хялбар арга бол даган баясах байдаг. За тэгвэл 5-р бүлэг дээр бол алтан гэрэлийн одоо 5-р бүлэг дээр бол буянд яаж одоо даган баясах уу гэдэг тухай бол бас тодорхой одоо гаргасан байдаг. За гэх мэтийн одоо байдлаар бол маш их одоо зүйлүүд бол энэ дотор одоо багтана.
Тэгээд алтан гэрээ сударт бол ингэж одоо үүссэн байдаг. Бүх одоо хизээ нэгэн цагт ямарваа нэг юм бүгдээрээ л одоо мөнх ус учраас бол урд нь одоо олон бурхан заларч байсан, тэдгээрийн шашин сайхан дэлгэрч байсан ч гэсэн сүүлдээ одоо цагийн одоо ирэхээр тэгээд тэр одоо сургаалыг одоо бясалгаж сайн сайханд хүрэх шавнар нь ингээд одоо юу гэдгийг одоо байхгүй болохтой зэрэг бол тухайн одоо сургаал бол бас л одоо байхгүй болдог. Тэрнтэй адилхан урдын одоо бурхтын сургаалууд ингээд дөвгөө болсон. Тэрнтэй нэгэн адил бурхан багшийн сургаалч гэсэн эцэстээ бол бас л одоо 5 бурхан багш бол өөрөө миний шашин бол 5,000 жил оршно гэсэн байдаг. Тэгэхээр тэрийг түүний дараа бол бас л ингээд одоо бидэнд бол одоо үл одоо үзэгдэх ийм одоо шин чанарт орох ийм одоо ёстой. Тэгвэл бурхны сургаал ингээд одоо үгүй болохын цагт бол хамгийн сүүлд бол алтан гэрээ судар одоо үлднэ гэсэн энэ одоо дотор байдаг. Үүгээр юм бол яг хөөхд алтан гэрээ судар бол онцгой юм. Тийм учраас Судар аймгийн одоо Ирэхэд хаан гэсэн юм гэж ингэж одоо үздэг. Тэгээд энэ дотор бол бас бурхны шашны одоо хамгийн гол одоо сахиус зөвхөн одоо манай монголчууд төвдүүд төдийгүй одоо ингээд энэ бурхны шашин ялангуяа их хөлгөний шашин дэлгэрсэн одоо бүхий л газар оронд бол 4 махаранзыг одоо шүтдэг. Тэгээ энэ 4 махаранзын одоо бүлэг бол маш их дэлгэрэнгүй одоо байдаг. Тэгээд энэ тэргүүтнээсээ ингээд аваад үзэх юм бол алтан гэрээ судар бол одоо судрын одоо хаан одоо мэт одоо юм гэж ингэж одоо үздэг байна. Тиймээс бол одоо яхахгүй одоо энийг бас тийм байхаач гэж одоо бас нэг талаар бас бодож болохоор байдаг. Яагаад гэвэл одоо 1937 онд Монголд одоо их хэлмэгдүүлэлт болоод ингээд монголчууд бол одоо шашин шүтэх ямар ч одоо бололцоогүй болцсон одоо тийм үед бол айл болгонд голцуул одоо нэг судар ингээд дор хижил одоо нэг судар бол ингээд одоо маш талд ингээд одоо байж идэг байсан. Тэгээд эргээд тэрийг нь одоо ингээд 90 онд шашин сайхан дэлгэрээд эргээд ингээд сөхөд харахад бол дандаа л одоо алтан гэрэл байх шишээний ийм одоо байдаг. Тэгээд алтан гэрээ судар бол маш олон тийм одоо бурхан бодисод банараар ялангуяа тэр 4 махаранз тэргүүтэй номын сахиуснууд сагтсан одоо ийм судар байдаг учраас бол алтан гэрээ судар хаа байсан газар бас элдв янзын одоо самуун зүйл болохгүй бас байгалийн гам шиг интерес ч гэсэн бас авар нь хамгаална гэсэн ийм одоо өөрийнх нь одоо тус эрдэмт нь бол байгаа. Тийм учраас бол алтан гэрээ сударыг одоо сайтарчижсэн хүн галын аюулаас одоо аврагдсан, үер усны аюулаас аврагдсан тэр ийм одоо түүх аман ярианууд энэ төр бол зөндөө их байдаг л та. Алтан гэрээ судрыг бас яагаад их одоо шүтдэг вэ гэхтэй зэрэг бол энэ нэг эдийн тэнгэр гэж одоо явдаг. Эдийн тэнгэр. Яагаад гэвэл энэ намсрын одоо бүлэг бол алтан гэрээ дотор маш одоо их байна. Бас лам норжимагийн одоо бүлэг бас байна. Тийм учраас бол одоо алтан гэрээ судрыг одоо сайтар шүтэх юм бол эд таваар бас их одоо аривжнаа гэсэн ийм одоо тос эрдэмт нь бол бас тийм зүйлийг одоо үүссэн байдаг. Шүтний гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхтэй зэрэг бол зөвхөн одоо ингээд бурханыхаа одоо гүнгэрван дээр алтан гэрээ судраа баригдах залчаад ингээд одоо байх жишээний төдий биш. Бас түүгээрээ одоо зан үйл үлдэх. Дээр үед бол алтан гэрээ судраа бариад орой болгон гэрээ эргэх ийм зүйлүүд бол хөдөөгөр бол их байсан. Бид нарын төр бол одоо бага байхад хөдөөний одоо малчайлын хөөхд бол сайн мэднэ. Эхлээд одоо эмээ заримдаа эмээг одоо эзэн үеэр одоо ээж ах нар энэ төр бол ингээд алтан гэрээ судраа орой бариад гэрээ ингээд одоо 3 тойрдог. Тэгээд ороод ирэхэд нь бол хүүхдүүд бид нар бол ингээд гэрийн одоо баруун урд хаяагаар ингээд яриатлыг суудсан байдаг. Тэгээд захаас нахгуулаад ингээд бүгдээрэнд найдас өгөөл. Тэгэл хоошоогоо одоо хойдлын одоо авдран дээр юм уу гүнгэрван дээр ч юм уу. Зарим одоо үед бол гэрийн одоо хөшигний тэр дээдлийн одоо юуны цаагуур энэ тэр одоо ингээд хийчдэг тийм одоо байсан. Тэгэхээр тэрийг бол одоо уншиж мэдэхгүй усуд бол тэгж энэ тэр бол шүтнэ. Уншиж одоо мэддэг усуд бол түүнийг унших ёстой. Тэгээ бид нар бас алтан гэрээ судрыг бол одоо монголоор одоо хөрвүүлсэн яг энэ 29 бүлэгтэй алтан гэрээ судар бас дэлгэрэнгүй хураангуй бас хоёр янз байдаг. Тэрний одоо дэлгэрэнгүй нь бол 29 бүлэгтэй. Тэр 29 бүлэгтэй алтан гэрээ судрыг бол монгол хэлний одоо ингээ хөрвүүлээд хэвлээд олон томд нэлээд одоо түгээтсэн. Тийм учраас өссөн олон бол өөр өөрснийхөө одоо судар номыг алтан гэрлийн тахилган дээр авчирна. Тэгээд одоо монголоор одоо унших үед бол бүгдээрээ хамт нэгэн зэрэг одоо уншина. Гол нь одоо юу гэж одоо бодох хэрэгтэй юм бэ гэхтээ зэрэг хамгийн ихэнд нь бол алтан гэрээ судрыг одоо унших арга гэж одоо байгаа. Энэ бол бас олон янзын одоо
тийм алтан гэрэл судрыг унших аргын номыг бол дээдслэнээр зохиосон байдаг. Тэрэн дундаасаа бид нар бол Гүнтэн гэгээний одоо тэр алтан гэрэл судрыг одоо унших аргын одоо дагуу бол алтан гэрэл судраа одоо тахидаг. Тэр үед бол бурхан багшийг одоо өрн залаад, намсраа сахиусыг одоо өрн залаад, за тэгээд алтан гэрэл судрынхаа одоо тухайн одоо бүлгүүдийг бол ингээд уншаад, бүгдээрээ нийлж уншаад, тэгээд алтан гэрэл судраа одоо ингээд тахидаг. Тэр үед бол сүсгтэн олон бүгд бол нэгдүгээрт одоо алтан гэрэл судар маа нүгэл хилэнцгийг одоо намжлах буйны хураахын одоо арга учраас өөрөд одоо хийсэн муу нүгэл хилэнцээ байвал тэр бүгдээ одоо хүн сэтгэлээсээ намчилж ингэж одоо унших хэвээр даган байсах хэвээр. За тэгээд одоо бурхан бодсодва тэргүүтээ бүхий л одоо энэ хүмүүсийн хийж байгаа сайн сайхан одоо буйны үйлэнд нь бол одоо даган байсах хэрэгтэй. Тэгээд энэ одоо ертөнцийн хамаг амьтан бүгдээрээ л ад жаргал амар амгалан сайн сайхныг одоо хүсэж байгаа учраас одоо ямар ч одоо газар хоронд бол ган зод одоо битгий болоосай, одоо үер усны байгалийн одоо гамшиг битгий болоосай, ялангуяа одоо дайн дажин одоо битгий болоосай, дайн дажин одоо болж байгаа бол тэр бүгд нь сайхан одоо хоорондоо эв зүгээр одоо зохицоод ингээд бүгдээрээ амар амгалантай бие биенийг одоо хүндэлсэн ингээ сайн сайхан одоо оршоосой гэж ингэж зөвхөн өөрийгөө төдий биш хамаг амьтныг одоо бодож, бусдыг бодож, аль чадах чинээгээр одоо бод сэтгэлийг үүсгэж энэ хүү номыг одоо сонсож уншиж ингэж одоо тахилганд оролцох юм бол бас хэмжээшгүй их одоо буян хураас нь тэр төдийгөөрөө өөрийн чинь одоо ад жаргал амар амгалангийн одоо үндэс тавигдаж, тэгээд тэр төдийгөөр бол өөрийн чинь одоо явдал мөр бүх юм бол засагдах юм одоо учиртай. Нэгдүгээр зэрэг бид нар бол бурхны шашинд одоо ингэж үздэг. Одоо 3 цагийн хүрдэн гэж ярьдаг. Гадаад цагийн хүрдэн гэдэг бол гадна талд одоо байж байгаа энэ од гариг. Тэгээд энэ манай дэлхий, нар, сар энэ бүгдээрээ л одоо ингээд эргэж байдаг шүү дээ, тийм ээ. Сар нь одоо дэлхийгээ тойроод, дэлхий нь одоо нарыгаа тойроод, нар нь одоо галактикаа тойрдог ч юм уу, тийм. Ингээд одоо бүгдээрээ л нэг одоо ингээд орчиж байдаг, огторгууд ингээд орчиж байдаг. Энэ бол одоо гадаад цагийн хүрдэн юм гэж. Хүний биений одоо дотор бол одоо ангаах ухаанаар бол хий шар бадгана. Тэгээд ерөнхийдөө бодгийн гүн ухаанаар бол одоо дөрвөн махбод эдгээр бүгд бас ингээд одоо бидний бие махбод чинь бүгдээрээ л ингээд одоо орчиж байдаг. Нэг өчүүхэн одоо эдис атом молекул наваад үзэгдэл бүгд л тодорхой одоо хөдөлгөөнд ингээд орчиж байдаг. Тэгэхээр хүний дотоод биеинд байгаа эдгээр одоо хөдөлгөөнүүдийг бол дотоод цагийн хүрдэн гэж ингэж одоо үздэг. Тэгээд энэ бүгдийг одоо засах аргыг бол бусад цагийн хүрдэн гэж үздэг. Бурхны сургаал, тэр нь бол бурхны сургаал юм. Тэгэхээр зэрэг бол бид нар одоо бурхны сургаалыг сайн одоо үзэж сонсож түүнийг зөв одоо анхааран авснаар бол бидний одоо дотоод сэтгэл засагдана. Сэтгэл засагдах юм бол хүний одоо бие махбод ч гэсэн засагдана. Сэтгэл нь сайхан бол хүний бие махбод ч гэсэн эрүүл сайхан одоо болно. Тэгээд хүн болгон одоо ингээд сэтгэл нь одоо сайхан байх юм бол гадаад цагийн хүрдэн ч гэсэн одоо зүй зохистойгоор л одоо явах ийм одоо учиртай гэж ингэж одоо үздэг. Тийм учраас бол хамгийн гол одоо заслал юу гэхээр дотоод сэтгэлээ одоо засах байдаг. Тийм учраас бид нар бол энэ одоо судар номыг одоо уншиж байх үедээ тэнд байгаа үгнүүдийг одоо анхааралтай одоо ингэж одоо ажиглаж, за тэгээд түүнийг сэтгэлдээ одоо тусгаж авч түүгээр өөрийнхөө одоо сэтгэлийг одоо засаж ингэж одоо байх юм бол бидэнд дээдийн номын одоо ач тус, адис чанд одоо орших юм учиртай юм аа.